Эх орны тусгаар тогтнол дэрвий энэс хайрын үгүй хэмээн Монгол түмний тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө метршгүй тэмцэгч Үндэсний Баатар амарснаа хэлж байсан гэдэг. Олон жирны тэртээ зуриадсан энэ онч мэрэгэн үг үе үеийн түүхэн зүтгэлтнүүдийн зүрхэн толтод бадмалан улс Монголынхон туураг тусгаар байдлын төлөө хараагцлан бодол эрслэн босох зориг хүчийг нэмж ирсэн эргэлзээгүй. Тийм олон зүтгэлтнийг буурал түүх мэднэ. Тийм нэгэн эрхэн хүн бол Монгол төрийн тулхтай зүтгэлтэн Агдам буугийн амар юм. 15 дугаар жирны улаан хойжил 1886 дугаар онд Түшээдхэн аймгийн Дайчин бангийн хушууны Уулын голын Маалын ам гэдэг газар одоогийн Булган аймгийн Бууц сумын нутаг эцэг эхийн насан эдэрт хувь төхөн нэгэн хөвгөө мэндэлсэн Агдам буу тайжийн утган хүү Монгол улсын ирээдүйн төр засгийн тэргүүн бэлгүү ном жирдэмтэн мэрэгэн сайд амар байлаа. Голомт залгах удмын улаачтай болсон доо магнайт нийсэн Агдам буу багшламтнаасаа багш минь бурхан тэнгэр бидэнд хүү заяажээ гэд. Хоолтой хүн ирж үү, хоосон хүн ирж үү гэхэд данжин гавж шоо хайж судар номер гүлэнгэ. Хачинда. Харс шохоо хүний хүүэж хаан сух ордон төржээ. Төмөний санаа өөрчлөгдөж төр эргэх юм болов хэмээн гайхан эргэлзэж байсан гэдэг домог мэтэрэ олны дунд тарахж байлаа. Данжин гавж бяцхан хүүд гонгор хэмээх нэр хайрлжээ. Ховь тавилангийн эрхээр гонгор буюу амрын баг залуунаас тэр бүр гэгэн гэрэлтэй байсангүй. Арав хүрээгүй үедээ аж тэхээ сайн хагцаж бүл имтрэнг ах үед өссөн боловч авири алдам нягт хичээнгүйгээр олонд гайхагдж байжээ. Бяцхан хөвгүн гонгор Дайчин бангийн хушууны бичиг үсгийн сургуульд 3-4 жил суралцахдаа номын хэлээс үлэмжийг ухаан төгсөж төрийн албанд зүтгэх гараагаа тал бичээчээр эхэлсэн байна. Тэр бас төвд манж хэлийг гүнзгийрүүлэн үзэж түүх шаштар шимтэн судлах боллоо. Эрдмийг захалсан гонгор хүү хэдийгээр нас бага үйл бэлчээр байсан боловч өг байдал нэгүр удал тэлүү нэгэн болж өсөж өндийж гонгор хошуу тамгаамгийн жаса алтны зурхад бичээж түшинглэр дэвшин ажиллах үеэсэн алдан бичгийн их зохиогдлоор нэрд гарч төрийн тулгам үйл хэргийг гадралах болсноор түүний сэтгэлийн гинэн арилж ухааны дорив сууж эхэлжээ. Чингван хан дорж залуу хүү гонгорыг төрийн хэргийн битүү утгыг тайлж далд бодлогын санааг таних чадах хүс болгон өсгөлтлөөр байнга анхаарч байсан байна. Нөгөө талаар түүний улс төрийн үзэл нь Манжичин улсын шин засгийн бодлогыг эсэргүүцсэн нийгмийн ур амьсгал, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хүчтэй өрнсөн нийгэм түүхийн тодорхой нөхцөлд төлөвлөсөн юм. 1911 онд Монголд цагаагчин гахай жилийн хувьсгал ялснаар гонгорын нийгэм улс төрийн үйл ажиллагааны тулгам шинэ үе эхэлжээ. Гонгор 1913 дугаар оноос олноор өгөгдсөн Монгол улсын гадаад яамнаа их зохиогч дараа нь дэс түшмэлийн алба хаших боллоо. Энэ явцад гонгор Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийн төлөө төрийн хашир зүтгэлтнүүдийн явуулсан хэрсүү ухаалаг бодлого нөр хичээнгүй үйл ажиллагаанаас ихийг сурчээ. Тэгтэл гонгорын багшаа хэмээн хайрлан хүндэлж явдаг хамгийн эрхэм дотны хүн Эрдэнэ Дайчин Чингван ханд орж учир битүүлгээр хан хоровоогоос хайлсан төр улсын хэрэг явдалд дөнгөж хутгалдаж эхэлсэн залуу түшмэлд ховь хүний гүн харвалсал гоник улс төрийн шаггүй бодлоготон болон төлөвшөх ухаарл сэхэрлийг нэгэн зэрэг авчирсан юм. Гонгор 1915 дугаар оны Орос хятад Монгол гурван улсын гэрээ байгуулахад оролцсон олон улсын амьдралын ирэнтэй бараантай ээдрэ будлиантай эргэцүүлэн ухаарахад бага хугацааны мөртлөө томоохон сургууль болсон. Үүний дараа гонгор хятадын ерөнхийлөгч Дааж Унтанд найрамдлын баяр хүргэх төлөөлөгчдийн бүрэлдүүнд орж Бээжин хотноо очсон улс үндэсээ гэсэн түүний үзэлснэг Улаанбаатар сэтгэл эмзэглэн бодол алангуурахад хүргэжээ. Гонгор идэвхс наачилгаараа уурхайн баялаг бидэрч улсын сан гарвитхан сэлбэсэн хийгээд харийнханд цөлмөгдөж байсан газар шороогон эргүүлэн авах явдалд арга билгийг хослуулж гавьяа байгуулсны учир Богд хаанаас Бээсийн зэрэг хэрэгэн хүртсэн байна. Хятадын зэргийн эрхтнүүд Монгол цөмрөн ирж Адномитийг устгаснаас хойш гонгор албан орхин хөдөөлсөн харийн төрд гар хөл болсноос хөдөө нутгаан бараадсан дээр гэж тооцсон тэр үеийн Монголын их орон сэхэтний эгдүүцлийн нэгэн илэрхийлэл байлаа.
1920 дугаар онд гонгор удутал хүн дээр өвжилсэн учраас төрийн хар хүний бэлэг тэмдэг гизгэн авч зүрх өнгөртөө дээлэмсэж нэрээ амар хэмээн сольжээ. Магадгүй үүний цаана цагийн хүлээц түүхийн нууц хадгалагдаж байж бас болох юм. Амар 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалыг талархан хүлээн авч эрхэд төрдөө яамлан суух болсноор төрийн томоохон зүтгэлтэн болон өсөн дэвших их сүр тавигдлаа. Ингээд 1923-аас 1928 дугаар онд гадаад явдлын яаманд эрхэлсэн түвшин сайд, дотоод болон аж ахуйн явдлын яамны сайд, ерөнхий сайдын жинхэнэ орлогч 1928-аас 30 онд ерөнхий сайдын албыг тус тус хашиж байлаа. Энэ хугацаанд амар 1921 дугаар оны хувьсгалын язгуур агуулга үндэсний ардчилсан чиг шугамыг хэрэгжүүлэхийн төлөө гойволтгүй тэмцсэн юм. Гэвч түүний үндэсний ардчилсан шинжтэй алхам бүр нь Каминчерийн зөвлөлтийн талын ширэн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. 1925-27 онд зөвлөлт холбоот улсаас манай улсад сууж байсан бүрэн эрхлүүлэгч буюу элчин Никифоров 1925 дугаар оны 5 дугаар сарын 25-нд бичсэн тэмдэглэлдээ аж ахуйн яамны сайд амар зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улсын аж ахуйн байгууллагын талаар сүрхий дайсагнах чиг шугам баримтлах болсон сүүлийн үед мэдэгдэхүйц болов гэж дурдсан бай. Амар зөвлөлтийн аж ахуйн байгууллагуудаас эдийн засгийн хувьд тэгшүүс байдалтай элдв тулгалт шахалт үзүүлж байсныг үл төвчин асуудлыг шудраг ёсны үүднээс шийдвэрлэхийг шаардаж байлаа. Энэ мэт зөрөлдөөний уг шалтгаан цаашид баримтлах бодлогоон тодорхойлж амар Чадамбаанар 1926 оны ихэр зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улсын гадаад хэргийн ардын комиссар Чичээрэн дэлгэсэн албан загталда Монгол улс ба мөн улсын худалдааны газрууд болбоос Харьяат улсын түүхийдийг хаана үлэмжхэн үн хүргэж болох газар нэвтрүүлэх ба гадаадаас авчрах эд барааг аль улсад боловсруулсныг хэрэгсэхгүй гагцхуй чанар сан үн байгаагаад Харьяат ард улныг хэрэглэж дурлах явдал тавтай нийлэлцхийн сонгон бэлтгэж авчирна. Оросын аж ахуйн газруудаас эл манай худалдааны бодлогод саад богдол учруулж устгахыг хичээх нь олон ардын туйлын чухал ашиг тус ба манай хувьсгалт улсын аливаа үйлдэх боловсруулах хэрэг явдал хөгжиж аливаа боловсруулах мандах явдалд их л хор болмаа гэх зэрэг худалдаа хийхдээ эрхтэгш харилцан ашигтай байх, бие биеийн эрх ашгийг хүндэтгэх, ард олонны хэрэгцээг үрдэл болгох зарчим баримтлах, түүхийд барааны үнийг зохиомлоор өсгөх юм уу бууруулах мэтээр хяхаж боох, дарамт шахалт үзүүлэхгүй байх. Хөлийн чөлөөт худалдаа арилжааг бий болгох, бие биеийн газар нутаг дэвсгэрт шудраг ёсны үндсэн дээр аль болох чөлөөтэй худалдаа хийх, банк мөнгөний бодлогод зөвлөлтийн тал дангаар монополчлохгүй байх зэрэг амин чухал асуудлуудыг хөндсөн байна. Амар хэдийгээр зөвлөлтийн талтай үндэсний ашигын үүднээс зөрөлдөж байсан боловч тус улсын гадаад гол тулгуур нь зөвлөлт холбоот ус гэж үзээд харин улс орны дотоодод үндэсний ардчилсан чиг шугамыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн эдийн засгаа өөд татгалаар бололцоотой бүхнийг хийж байсан юм. 1928 дугаар оны сүүлчээр хуралдсан Монгол Ардын хувьсгалт намын 7 дугаарын хурал дээр амар баруунтан хэмээх идэвчийг өмгөөлсөн байр суурь баримталж байсан бөгөөд харин комментарийн нэтлүүлэгчид түүний нэр нөлөөг бодиттой үнэлж чадсан байна. Тухайлбал тэдний 1928 дугаар оны 11 дугаар сарын 25-ны өдөр хийсэн хурал дээр Вартанян гэгч амрыг үлдээвэл дайсагнагч элементийн идэвхийг сулруулна. Түүнийг манай талын сайд нарын хүрээлэлд үлдээх хэрэгтэй гэсэн санал гаргасан байна. Тэмч учраас 1928 оны хэр ерөнхий сайдаар томилогдсон амар тус их хурлаас намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдож албан тушаалдаа хэвээр үлдсэн юм. Харин зүүнний алдаа захварлаас урдчлан сэргийлэх засад залруулах талаар амрын хэл сануулж байсныг тухайн үеийн хэд хувьсгалж хөөргөн сэтгэлдэн гэрдсэн монхог явдалтнууд үл тоомсорлон орхисон төдийгүй түүнийг жинхэнэ баруунтан хэмээн хэмлэх болсон юм. Энэ санаа намын 8 дугаар хурал 1930 онд улам гарч тус хурлын дараахан амрыг засгийн газрын ерөнхий сайдаас огцруулжээ. За 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараа Монголын удирдагчид Монгол улсын хотын төлөвийн тухай асуудлыг янз бүрээр ойлгож байсан. За энэ ойлголтуудаас үндэслээд Монголын удирдагчдыг хоёр том бүлэгт хувааж үзэж болно. Нэгдүгээрт бол
Монгол орны Хотын төлөвийг үндэсний ардчилсан чиг шугамтай холбож үзэж байсан хэсэг хүмүүс вэ? Энд бол Монголын төрийн эрх зүтгэлтэн Цэрэн дорж, Амар, Жаданба, Дамб дорж, Цэвэн зэрэг хүмүүсийг хэлж болно. Энэ хүмүүс Монгол орны өвөрмөц нөхцөл байдлыг нягт харгалзан үзэж, Монгол орны хөгжлийн ирээдүйн төлөвийг бол өөрийн үндсэн дээр улс үндэсээ гэсэн энэ шугамн дээр нь барьж хөгжүүлэх бодлого баримталж байсан. Хоёр дахь хэсэг нь бол эхлээд социалист үзэл санааг хүлээж аваад сүүлдээ улам түүндээ итгэсээр туйлширсан коммунист үзэлд халтиран орсон хэсэг хүмүүс байсан. За энэний төлөөлөгчд бол Маршал Чавлсон, хожим Лусан Шаров зэрэг хүмүүс байсан. За энэ үзэл санааны зөрилдөөн явсаар 20-од оны 2 дугаар хагас болж ирэхэд бол үндэсний өвөрмөц онцлогоо дэвийлгэн тавьж улс орноо үндэсний ардчилсан чиг шугамаар хөгжүүлэх гэсэн хэсгийг баруунтан гэж нэрлэн баруунтан гэгчдийг бий болгож тэдний үзэл бодлыг нухчин дарах гэсэн оролдлого гарч эхэлсэн. Энэ үйл ажиллагааг бол Коминтерний идэвхтэй үйл ажиллагаагаар бол хийсэн юм а. Эдний эсрэг бол Коминтерний зохион байгуулалтаар хөдөөнийхэн гэсэн зүүн жигүүрийг бий болгосон. Энэ бол яванда туйлширсан коммунист үзэлд халтиран орох эхлэл байсан. Энэ хөдөөнийхэн гэдэг зүүн жигүүрт бол Гиндэн, Шижээ, Бадрах зэрэг хүмүүсийг оруулж болох юм. 1930-ад он бол Амрын нийгэм улс төрийн үйл ажиллагаа хувь хүний тухайд оноо алдаа, зөрчил, тэмцэл, гүнийг харуулсал дүүрэн он жилүүд байлаа. Амрыг 1930 оны 4-өөс 12 дугаар сар хүртэл ямар нэгэн ажил албанд томилоогүй хүлээлгэсэн байна. Тэр энэ хугацаанд албан шахалтаар баруунтан гэдгээ нутулсан өргөдөл 2 удаа гаргажээ. Тийм байтал түүнийг шинжлэх ухааны хүрээлэнгийн дараагаар томилсон байна. Амрын хувьд түүний оюуны шүүс биерийн үзүр тунаж үнэн бодит үгсийн сүнсийг бичгийн мөрнөө сүншиглсэн он жилүүд байсан хэмээн хэлж болно. Зүүнний алдаа завхарлыг илчлэн шүүмжилсэн 3 дугаар онц бүгд дурлалын дараахан Амар улсын баг хурлын дараагаар сонгогдсон ажиллаж байгаад 1936 дугаар оноос засгийн газрын ерөнхий сайд гадаад явдлын яамны сайдыг хавсран хашгуулсан юм. Тэр шинэ эргэлтийн бодлогын жилүүдэд төр засгийн тэргүүний хувьд улс орны өмнө тулгарсан олон чухал асуудлыг үндэсний ардчилсан үзлийн байр сууриас шийдвэрлэх талаар зоримог алхмууд хийж байсан. Энэ тухай Амар ардын хувьсгалын 15 жилийн ойн барь зориулан хийсэн улсын баг хурлын хуралдаан тавьсан шинэ эргэлтийн бодлогын үр дүн цаашдын зорилт гэсэн илтгэлдээ дүгнжээ. Олноор хоморголон хэлмэгдүүлсэн сталинизмын хар шуурга нөмөрсөн жилүүдэд Амар энэ хэрэгтэй хүчин мөхсдгийн хар гайгаар өөрийн ирэхгүй оролцож байсан боловч ухааныхан цар цөлхөд зангаргаараа тэрхүү хар нүглийг нэмгэлэх гэж бололцооны хэрээр оролдож байлаа. Үүнийг 1936 онд Лүмбийн хэрэгэгчд оролцсон зарим хүмүүсийн хэлс хэргийг цагаатхан суллуулсан. 1937 онд Чойрсонгийн дураараа ажиллаж байгааг улсын прокурор сануулсан. 1939 оны намын төв хорооны бүгд турал дээр зохиомол хэлс хэрэг гарч байгааг хатуу шүүмжлэн анхааруулсан зэрэгээс мэдж болно. Энэ бүхэнд Сталин түүний гар хүлээ болгочд дургүйсэж замдж байсан боловч мэрэгэн сайд Амрын сэтгэлийг дийлэх гүн түшиц мэлми номтныг цуцаах оюун мэрэгэн шинж өстнийг номтгох төв эрхэмсэг байдлаас өөрийн ирэхгүй жихүүцэж байсан бололтой. 1939 оны их гэхэд Амрын хань нөхдийг устгаж гарын мохродлуусны дараа Сталины тусгай удирдамжаар түүнийг баривчилжээ. Энэ хүү зохион байгуулалтын үйл ажиллагааны оргил нь 1939 дугаар оны 3 дугаар сарын 7-нд болсон Монгол Ардын хувьсгалдмын төв хорооны тэргүүлэгчдийн өргөдөөсөн хурлаар Амрын тухай асуудлыг авч хэлэлцэж ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч Японы тагнуул төлөөлөгч гэх зэрэг хэлс ялт тулгсан явдал юм. Уг хурал дээр Амар би улс орондоо хайртай. Би өөрөө үнийг үзүүлсэн. Миний бие хувьсгалын анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст нь урагчд толбогдож хаягдахад хүрвээс миний зүрх хагарах луг айдал байна гэж хэлсэн нийгмийн шившигт доромжлогдсон хүний сэтгэлийн аянга байсан.
хөнгөн шинхэн их сайн хүн байсан. Да би одоо 16 тал эднэр ирсэн. Тэг намайг очиод авч илээсэн нутгаасаа. Одоо нэг л хурал болсон гэдэгтэй хүмүүс ямар хуралч бас эмээ марцчихад яа одоо нэг ямар хуралч тэн дээрээс л гэртний чирүүлэг өглөө ажилдаа яваад очихоор нь тэн дээрс нь барьж яваад тэгээд барьж авсан дараагаар манай тайлэгч энэ яв цэрэгт байсан цэрэгээс халаад л эсэргүүний хөөхөд тэгээд хөдөө очиж би хөдөө малтай байжсэн хөдөө очиж мал хураагаар нэг авдар твиттэй энд одоо баригдаад энд хориод удаагүй хаа. Ижимэн нэг 2-3 эргэж чадсан уу юу? Хувцсыг нэг ганц удаа сольсон байх. Тэгэл чимээгүй батсан. Тэгэл хааны ор мэдчихгүй чимээчгүй л. Тэгээ нэг ганц удаа дөнгөрхийнсэн нэг хараад дөнгөрхийнсэн гээл ижимэн одоо яриад идгээсэн тэн хад ижимэн тэгэл чадаагүй дээ. Зайл яг нэг цагаатлаг хин хавс ухтуулаад өнгөрсөн дээ. Нэг 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөл социалистууд наримд холбоот улсын дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр амар би бол хэрэгтэн биш. Урд өчөлсөн байцаал дээр надад хүчээр тулган хүлээлгсэн учраас түүн дээр өгсөн мэдүүлгээс нь татгалзаж байна. Бүгд наримдах Монгол ард улс хэрвээ тусгаар тогтносон улсын бол яагаад зөвлөлтийн шүүх намайг шүүж байгаа юм? Би Монголын ард түмэндээ хайртай. Би Оросын ард түмэнд дэлгэхтэй. Харин улаантан тэдний засагт дургүй. Хэтээсийн том улс үндэстэн баг буурай улс үндэстнийг төрөмгөлөн эзэлж өдөрдөгчдийн барьж хордог яг тийм маягаар зөвлөлт холбоот улс Монгол улсад хандаж байгаа. Түүний тод жишээ нь миний бие буюу хэмээн өчжээ. Түүний хөндлөгөөс харсан хэн бүхэн ах үе цагийн салхинд толгойгон бүхэлгэлгүй эрхэмсэг оршихын жишээ гэлтэй. Мөн энэ агшин гэрүүлэр сэтгэвч хүн харсан бол бодол дэлгэр саядтны зохид даруй нүднээс мөн жолны унших байсан бизээ. Амар ийхүү төр засгийн өдрөд халбанд 20 шахам жил зүтгэхтэн хууль дүрм заамар зэрэг улс төрийн эрх зүйн 300 гаруй баримтчиг боловсруулахад ухаанан удалж санаагаан сааж байсан юм. Түнчлэн амар гүрэн улсын хандагшин түүхийг хадаг битман амилуулан жудаг сэхэн хураангуйсан бэлгүн ном ширдэмтэн билээ. Түүний бичсэн Монголын товч түүхэн он цагийн иллийг даах эрдэнийн төрөвл болсныг өнөөдөр бид улам бүр мэдэрч бахархаж байна. Өөрөөр хэлбэл амрын Монгол төрийн төлөө зүтгэсэн амьдрал үйл ажиллагаа нь амьд шинжилх ухаан тэр чигээрийн үнний төлөө нэгэрл байсан. Эцэст дүгнэж хэлэхэд амар бол Монгол төрийн төлөө ухаан шүүж нас айл номхон сэтгэл зөөлөн чин зэрэг гайхамшиг түүх гэгэн эд хав нэвт эрдэм соёл хичээнгүй төрийн эр судрын хүн байлаа.